сайн байцгаана уу? Золоо харц уран зургийн студи дээр ирсэн байна. За ингээд дотгош орж үйл ажиллагаатай танилцсан багштай нь оролцгаая. Дэсцэг юм байна. Сайтаас явж байна. За уран зургийн талаар анхан шатны мэдлэг болгон үйл ажиллагааны талаар бидэнд мэдээлэл өгнө. За, намайг Хүслэн гэдэг. Би Золоо харц урлан сургалтын хамтран үүсгэн байгуулагч байна. Би өөрөө монументал уран зураач мэрэгчлээ. Яг одоо мэрэгчлэр ажиллаж байгаа. Манай хамтран үүсгэн байгуулагч болохоор Золзаяа архитектор мэрэгчлээ. Манай бүр багын найз манайгаа. Тэгээд бид хоёр маань эндээ яг хүүхдийн зургийн сургалт явуулдаг. Бас хажуугаар нь нэг өдрийн сургалтууд явуулдаг байгаа. Тэгээ манайх бас бид хоёр өөртөө зурсан зургуудаа зурж зардаг. Одоогоор гурлаа олцсон байгаа. Манай Минжин маань шинээр зургийн багшаар хамтдаа ажиллаж байгаа. Бас манай яг нэг мэрэгчлээ нэг ангийн маань охин байна. За өнөөдөр ч гэлтгөө ер нь яг манай 2 жилийн явуулж байгаа урлан маань нэгдснээс хойш энэ хугацаанд сарын сургалт тэгээ нэг өдрийн сургалт гэж явуулчихсан. Энэ нь болохоор та 2 цагийн дотор ирээд өөрийнхөө дуртай зургийг зураад авч явах боломжтой. Одоо ажилттай хүмүүс ч юм болохоор хэцүү шттэ ингээд байнга цаг зав гаргаад сарын сургалтанд тогтмол ирээд чадахгүй, байхын зургийн материал авчдаг, тэгээд ирж чадахгүй ашиглахаа болчтой. Тэгэхээр манайх болохоор бүх материал нь манайхаас тэгээд 2 цагийн дотор зураад авч явдаг, сургалт санал болгодог. Манай яг танхимын сургалт маань болохоор 5-аас дээш насныхныг хүлээж авдаг. Тэгээд тийм болохоор 5-аас дээш настай бүх хүмүүс тэр дэше зураг хийчихэж болно шүү дээ. Бүгдээрээ ирээд зураад хамтдаа аваад явдаг. Тэгээд 7 хоног болгон тогтмол хуваарууд байдаг. Тэгээд тэр хуваар дээр нь цагаан харж агаад ирээд суух боломжтой. Тэгээд манад их хөвчлэн хэлсэнчлэн гэр бүлээрээ айгу хүмүүс ирдэг. Тэгээд дээрээс нь хосууд авих болцдог. Тэгээд хамтдаа зураг зураад бас ингээд өмнө нь хийж үзээгүй байж болно шүү дээ. Тэрийг ингээд хамтдаа хийхээр илүү татанд болдог. Тэгээд хүмүүс манайхыг их сонгох тууштай. За манайх нь болохоор яг зургийн дагуулan гэхээс илүү урлан сургалт ахгүй юу. Тэгэхээр тэр нь ингээд бүгднийг зэрэг суулгаж байгаа нэг зураг зуруулахгүйгээр хүүхд толгойнхоо чадварт нь сохируулаад дуртай зургийг зуруулад сайжруулах замаар явдаг. Тэгээд тийм болохоор яг хүүхд толгойнхоо нур чадварыг нь илүү төвшингийн ахиулж сайжруулна гэсэн үг. За одоо энэ зургийг зурж үзцгээе. За одоо энийг ингээд гадуур нь буцтай жинийг жааслах шаардлагагүй хэрэг жаасмаар явж болно. Тэгээд дээрэс нь акрилик бодог маань өөрөө нэг хацчих юм бол дахиж ингээд дээрэс нь шигтэл чанар авсан ч гэсэн yapчихгүй байхгүй юу? Шилдэг шаардлагагүй гэсэн. Тэгээд ингээд л яг шууд хамгийн тавхад байсан юм. За. Энэ натлаа арихтаа юм байна. За маш их баярлалаа. За хоёр талаас нь штий. За ингээд ямар ч хэсэг өөрийн гэсэн зурагтай боллоо. За ингээд өөрийн гараар айгүй гоё зураг зурж чадлаа. Ер нь бол айгүй хүнд хэцүү байх гэж бодож исэн. Сансныг бодоход айгүй амархан байлаа. Тэгээд багш нар маань хажууд нь зааж зөвлөд өгч байгаа учраас ер нь бол айгүй гоё байлаа. Тэг ер нь бол найз нөхдөөрөө хосууд тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ер нь хинтээж ирсэн гоё юм байна. Ганцаараа ирсэн ч болох юм байна. За тийм гоё зурагтай болоод буцхан байна. За дараагийн дугаараар уулзтлаа баяртай.